Дээрвийн нэг үг байд юм л да. Хулгайч шорон цох ёстой л гэж. Өчигдөр ороо тэр ерөнхий прокурорын орлогч байсан Эрдэнэбат гэдэг хүн ярилцах хүчээд. Тэр энэ хүн яриудын шүүсний асуудлаар шорон цох ёстой хүн штэ. Монголд үнийн юм гэж байна уу юу? Шудраг ёс гэж байна уу юу? Энийг л үцэх гээд байна. Тэр этгээд болвол гүйцэтгэх ажлын төлөвлөгөө гэдэг юм хүртэл гар үсгэж сурсан. Гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг тагнуулын газрын нууц ажилтнууд зохиодог. Хоёр нууц ажилтан мөрдөн байцаагч доор нь гар үсгэж зураад дээд талд нь хурц Эрдэнэбат хурцын орлогч гурав зурсан. Ингэж энэ хүмүүст хамладаг ажиллагаанууд хийгдсэн. Хязгаарч прокурор хүн гүйцэтгэх ажлын төлөвлөгөө батлана гэж юм хийдэггүй юм. Хамгийн хориотой юм чинь тэр. Гүйцэтгэх ажилд прокурор хяналт тавьдаг, алдаа гарууд зогсоодог. Мөрдөн байцаалтын ажилд прокурор хяналт тавьдаг, зогсоодог. Тэр Эрдэнэбат гэдэг этгээд чинь гүйцэтгэх ажилтан болж хувирсан. Бүр тагнадаг ажилтан болж хувирсан байл. Төлөвлөгөө батлсныг харахаар. Прокурор одоо бид нар илрүүлчих гэсэн гэж гавьяа яриад байгаа. Гаргахгүй байх хэрэгтэй прокурор шүү дээ. Тэр хотын прокурорын Баяр Магна гэдэг нэг мулгуу этгээд ярьж юм лээ. Угаасаа прокурорын хяналт нь байгаад энэ гүйцэтгэх ажил хууль бусаар явж байсан бол прокурор 24 цагийн ямар ч үед тэр өрөө камераар нурж хяналт тавих эрхтэй шүү дээ. Эрхтэй шүү дээ. Энийг хийгээгүй. Тамлуулсан. Одоо юугаа ярьж телевизээр өмнө хэвтээд байгаа тэр Эрдэнэбат гэдэг мулгуу этгээд энийг өмөрдөг хүмүүс их хурл дотор байдаг аа. Бүр захиалгаар, хурцын захиалгаар, Эрдэнэбатын захиалгаар энийг тассан зогсоогоороо. Би хариуцлагатай юм ярьж шүү. Их хурлын гишүүд хүний гар хөлбөлж үүдгэн болоороо. Намайг нөхцөл бүрдүүлж өгөхгүй гэж яриад байгаа. Би бүх хорхонгуудыг шинэ байртаа болгосон. Хоригдлуудын байрыг. Бүгдээрнгийн камерын хяналт нь шилж байсан. Хэн жуулдаг газар нь камертай газрууд нь зориуд байлгахгүй яргалахын тулд подвалд нь оруулаад тусгаал нь бэлтгэж ягаад тэр 5-6 хүнийг оруулж тамалсан. 24-5 хорхонг байгаа 23 цоо шинэ байртаа болсон. Бүгдийн камерын хяналтанд коридороор нь явж хяндаг болгочихсон юм аа. Юм нэг төрттэй байна уу гэдгийг л үцэх гээд байгаа. Хуультай байна уу гэдгийг л үцэх гээд байгаа. Шүүхтэй байна уу гэдгийг л үцэх гээд байгаа. Энэ дэд тураага байгуулад бүрэлдэхүүнд нь зөв хүмүүс оруулаараа. Бусдын гар хөл болдог, хов зөөдөг, хутхан өмөлдөг. Ийм хүмүүс энэ дэд тураанд оруулж болохгүй. Тийм хүмүүс байна. Баасангүй туруу надад 5 хэрэг үүсгэж гисэн байгаа шалгаж өгөх гэж шаардж юм лээ. Үнэн 5 хэрэг үүсгэж гисэн байлаа. Тэр 5 хэрэг болвол энэ хэргийн төлөө явсны төлөө надад үүсгэсэн хэрэгүүд байгаа. За. Чи чимээгөө сууж. Тийм хэрэгүүд байгаа. Чи чуулгандаар асуудал ярьсан учраас энэ асуудалтай холбогдож 5 хэрэг үүсгэсэн байгаа. Би энийг чамд хариулт болгоод хэлчихье. Гүйцэтгэх ажилд оролцох гэж оролдсон. Шүүн таслах ажилд оролцох гэж оролдсон. Мөрдөн байцаалтын ажилд хөндлөнгөөс оролцох гэж оролдсон гээд шийдвэр гүйцэтгэх ажилтнуудаар ирэх үүсгэж гисэн. Цагдаагийн ажилтнуудаар ирэх үүсгэж гисэн. Ингэж дарамтлаж байгаа. Сонирхоод байгаа хэрэгүүд чинь ийм хэрэгүүд байгаа.